大婶，你和马可谁个子高？马可比我高，我比马可矮一点儿。那你们谁大？我比马可大2岁。你们谁的汉语说得更好？马可比我说的一些，我的汉语没有他好。Даашаа чи эсвэл Маркогийн хэн нь өндөр вэ? Марко надаас өндөр. Би Маркогоос арай намхан. Та нарын хэн нь ахмад вэ? Би Маркогоос 2 насаар ах. Та нарын хэн нь хятадаар илүү сайн ярьдаг вэ? Марко надаас илүү сайн ярьдагч миний хятад хэл түүнийх шиг сайн бишээ. 我喜欢历史课、体育课，不喜欢数学课。为什么？数学也很有意思啊！我觉得数学比历史难多了。我听不懂，别担心，我可以帮你。好啊，我们每天学多长时间？1-2个小时吧。Би түүхийн хичээл, биеийн тамирын хичээлд дуртай ч математикийн хичээлд дургүй. Яагаад? Математик бас их сонирхолтой. Би математикийг түүгээс хамаагүй хэцүү гэж бодож байна. Санаа зовлтгүй, би чамд тусалж чадна. За, бид өдөр бүр хэр удаан суралцах ёстой бэ? 1 эсвэл 2 цаг магадгүй. 你最近比以前来得早多了，放假了。是啊，你不知道，我上个月就放假，走路20分钟就到，那很方便啊。我还打算买辆自行车，骑车7、8分钟就能到。你不是有一辆吗？那辆太旧了，要换一辆，很便宜，200-300块钱。Та энд өмнөхөөс хамаагүй эрт ирсэн юм уу? Тийм ээ. Чи мэдэхгүй байна уу? Би өнгөрсөн сард нүүсэн бөгөөд алхахад 20 минут л хангалттай. Энэ нь маш тохиромжтой. Би бас ундаг дугуй худалдаж авахар төлөвлөж байгаа бөгөөд дугуйгаар 7-8 минутад дотор хүрдэгэ. Чамд байхгүй юм уу? Энэ хитрхи хуучирсаа. Би түүнийг өөр нэгээр солих хэрэгтэй. Энэ нь 2-300 юань юм. 这2个地方的房子一样吗？不一样。您看，学校的外边的房子比学校里边的大一些。大小没关系，主要是环境那个更安静。学校里边的没有学校外边的那么安静。哪个方便一些呢？学校里边比学校外边方便。附近有前3-4个车站。Энэ 2 газрын байшин ижил үү? Энэ бол өөр. Сургуулийн гаднах байшингууд сургуулийн доторх байшингуудаас том юм. Хэмжээ чухал биш ээ. Хамгийн гол нь орчин нь аль нь чимээгүй. Сургуулийн дотор гадаа шиг нам гүн биш. Аль нь илүү тохиромжтой вэ? Сургуулийн дотор тал нь гаднаасаа илүү тохиромжтой. 我想走了，你去哪儿？我去图书馆借本书，帮我把这本字典坏了吧。好，等一会儿你离开
教室的时候记得把灯关了。好的，放心吧。Би эхлээд явнаа. Та хаашаа явж байгаа юм бэ? Би ном авахаар номын сан руу явах гэж байна. Надад туслаад энэ тойл бичгийг буцаагаад өгөөч. За, дараа нь ангиас гарахдаа гэрлээ унтраахаа мартуузай. За, санаа зовлтгүй. 会议结束后，别忘着吧。关掉关了，好的。晚经理2点左右来了个电话，他已经到北京了。是的，他正坐地铁来我们公司呢。等他到了就告诉我。 Уулзалтын дараа агаар жуулагчаа унтраахаа бүү мартаарай. За, менежер Ван 2 цагийн үед залгасан. Тэр Бээжинд ирсэн үү? Тийм ээ. Тэр манай компанид метрогоор ирж байгаа. Түүнийг ирэхээр надад мэдэгдээрэй. 害者一双筷子你出拿一下。 今天怎么做了这么多菜？今天是你爸爸的生日，真的啊？我把爸爸的生日忘了。那我们今天喝点儿啤酒吧。医生说你爸爸一口酒都不能喝，别让他看见酒瓶子。 Надад 2 сав хэрэгтэй байна. Өнөөдөр яагаад ийм олон хоол хийсэн юм бэ? Өнөөдөр аавын чинь төрсөн өдөр. Үнэхээр үү? Би аавын төрсөн өдрийг мартчихаж. Өнөөдөр баг зэрэг шар ариг ууцгаая. Имч хэлэхдээ аав чинь ганц балгach шар ариг ууж болохгүй гэсэн. Лонхон дээрх үгсийг битгий хараарай. 这个 笔记本电脑我去年买的时候要5000块左右，现在便宜多了。我想把这个电脑卖了，再买一个更好的。现在我每天起床后的第一件事就是打开电脑看电子邮件。 我已经很少写信，也很少用笔写着，已经习惯用电脑来学习和工作了。那一天突然没有了电脑，我们怎么办呢？ Би энэ зөөврийн компьютерыг өнгөрсөн жил авахад 5000 орчим юан байсан. Одоо хамаагүй хямдарсан. Би энэ компьютерийг зараад илүү сайн компьютер авмаар байна. Одоо өдөр бүр сэрсний дараа хийх хамгийн ихний зүйл бол компьютераа асаагаад имэйлээ унших явдал юм. Би загтал бичихтэй үзэг хэрэглэх нь тун ховор. Нэг өдөр гинт компьютер маань байхгүй болчвол би яах билээ?